Түүний хамгийн сүүлд гаргасан гигэн дуун 3-7 хоногийн хугацаанд 6.1 сая үзэлттэй болсон. Тэрээр агва додонгийн төдүүгэн оройгүйсэн романыг номын дэлгүүрүүдийг хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүний нэг болгоод байгаа байлаа. Үзэгчтэй рэпер Thundersыг хүлээн авсан. Вау! Юу танкт ороод ирвэ энэ ч одоо. Яадаг идвэ энэ? Танк орж ирнэ гэсэн энэ юм уу? Тэ энэ яг одоо миний одоо нэг хобби байгаа. За. Тэгээд энэ нэгийг авчирсан байгаа. Энэ чиний үгийг зохиож өгд юм уу? Тэ энэ үг бол надаас онгод өгнө шүү. Аха. За харъя л та. Яа. Танд яг сонирхуулах санаатай. За. Сонирхъя. Чи нөгөө гримик шиг юм дэлгүүр нээж байгаа юм шүү дээ. За буудчихгүй дээ энэ. Энэ буудна. Сумын урталт нь хийгээг байгаа. Хийвэл ингэж бодно. Оо пастор кламс. Магчиг гээд бас хөдлөөд байна тийм. Танк чи ер нь төмөр замаар л орж ирдэг юм уу гэхгүй бодлоо хаасан. Ус төрчихгүй зүгээр. Оо. За болоо юу гэхгүй. Парклах гээд байгаа юм уу гэхгүй шүү дээ. Одоо ингэ баяа айлын өгтүүд л ингэж гайхуулдаг да. Үчи одоо нэр байгаа юу? Мегатрон. Мегатрон юм уу? За Мегатрон тэр ялцгаа чи гарч явахгүй гэхгүй. Илүү гоё орж ирлээ энэ гэж. Тэгээ одоо бас сонеж үзүүлнэ. Оо. Надаас дээр юм аа гэхгүй. Одоо сонеж үзүүлнэ. Оо чи thank you. Хайруу. Оо. За уучлаарай цэнэгэн дууслаа. Яс над руу бас яасан эвгүй пооз байж. Тоглоомч харж дуусч байна гэхгүй. За амраг тий. За баяр үргээ хүрсэн ирсэнд маш их баярлаа. За баярлалаа. Гоё болсон байсан. Би тэр сүүлийн дуунуудыг чи хараад хахад чамайг би яг дахиж өөрөө шинээр төрсөн юм шиг эсвэл бол яг жинхэнэ өөрийгөө олсон юм шиг тийм гоё мэдрэмжүүдийг чиний уран бүтээлээс тэгэж мэдэрсэн. Тэгээд би чамд нэг бичлэг үзүүлэе гэж бодсон. Тэгээд сүүлийн уран бүтээлдээ яаж хандсан бэ? Энэ бичлэгийн талаар бас жоохон тайлбар сонсохоор санагдаад. Тийм шиг бол байн дуурна шүү дээ. Савта тэгэл шүүн байна шүү дээ. Шунан хормос усад дуурлах адил гэхдээ давтамж арай л өөр юм. Сан давхар явцгаах. Үг нь өөр үгүй. Сар нарны хооронд хүлээ зогсон. Сахин хүртэл туслаа. Оо. Танаа менежер надад ийм бичлэг явуулсан юм. Тэгээ энэ яг ямар учиртай хаантын студио гэхгүй. Энэ болохоор имлэгт бичсэн байгаа. Харин тийм байна. Тэгээд жүрэм даяг хоёр гарч ирэх үед би имлэгт бичижсэн. Тэгээд имлэгт яг үгийг бичээд жүрэмийн үгийг имлэгт бичээд хоолой бичлэгээ бас яг дууга цацмаар байсан учраас амжихгүй байсан. Тэгээд имлэгт манай дээг ах болон одоо манай найзууд ирж төхөөрөмж авчираад тэгээд яг имлэгт аваад. Тэгээд яг таны хэлдгээр одоо ингээд нодлон хүртэл ерөөхдөө би ингээд айгуу завгүй шахуу ингээд дуунуудаа хийгээл хэсэг явж байгаа л ерөөсөө нэг юм тухтай юм бодож амжихгүй явж байгаа л тэгээд нэг хэсэг имлэгт твтээд имлэгээр юу хэсэг явсан байхгүй. Монгол, Солонгос. Тэгээд Солонгос руу явхад болохоор нөгөө миний имлэгээр виз гарч байгаа учраас хурдан гараад манай найзууд ах дүүсээс болохоор гараагүй гэх юм уу. Тэгээд би ганцаараа явсан. Тэгээд очиод манай нэг ах найз хоёр тосч аваад гэтээ яг цуг яваад ингээд манай найзууд зөндөө туссан. Гэтээ ихэнх цагтаа би бас ганцаараа яг имлэгийн таас ширтээ идчихсэн байхгүй. Тэгээд амар их юм бодоод ер нь бол тэгэхэд би яг ингээд нэг анх удаа баг тэгэж
тайвширч бодсон гэх юм уу. Тэгэл яг спешиал яг хүнд өвчин эсвэл яг тэрийг нэг яриад байгаа. Ерөнхийдөө нэг юм эмнэлэг тамиртайч байх шаардлагатай болоод тэгээд анх удаа бас хөхлийн тухай бодоод тэгэж үзээд тэгээд яг ингээд маш их ганцаардсан гэх юм уу. Тинчээ яг өндөө бол аим яг ганцаардл гэдэг бол яг юм юунаас биш юм бэлээ. Ганцаараа байхаар ч юм уу эсвэл нэг юм хүмүүс ойлгохгүй байхаар ирдэг зүйлийг ганцаардл гэж ойлгодог байсан үгүй юм бэлээ. Яг тийм тэгээд таас ширтээ твтэж байхад бол яг ганцаардл гэдгийг бол яг бүр утгаар нь мэдэрсэн гэх юм уу. Тэгээ би юу н өөрөөсөө яг асуусан байхгүй. За одоо ингээд яг энэ амьдрал бол бас хизээч яаж магадгүй юм байна гэдэг тийм мессеж аваад тэгээд тэр үе одоо явж байгаа нэг машин дайруулцдаг ч юм уу юу ч болж магадгүй шүү дээ. Тэгэхээр тэгэх юм бол би одоо яг юу хийх вэ гэд би яг юу хиймээр байна гэж өөрөөсөө яг чи яг юу хиймээр байна. Дуртай юм анх удаа асуусан чинь би болохоор юм за эхнэр хүүхдтэй болох ч юм уу те эсвэл ингээл аялах уу ингээм амарх уу баах юм бодоол тэгсэн чинь би яг дуугаал хийх юм байлээ. Тэгээд тэгээд яг одоо урд урдынхаасаа илүү бүр дуртай болоод гэх юм уу. Тэгээ бүр өшөө илүү ингэж анх удаа дуу хийж эхэлж байгаа хүн шиг л үдэж эхэлсэн. Тэгээ тэрийг бас манай багийнхаа яг ойлгож хүлээж аваад бөөнөрөө нийлээд одоо зүгтаа ингээд маш ирчтэйгээр дайрч байгаа. баяр хүргэе. Үнэхээр тэнгэрээс өсчөөс мэдэгддэг шүү. Яг өмнөх тонууд нь ч чи яг өөрөө чинь дотроос гарсан гэдэг нь тийм. Ер нь бол яг бас яг гоё уран бүтээлч бүр дээр үес мэд чинь би чамайг backyard тэмцээнд төрүүлж байсны чинь санаж гин. За тэрнээс өмнө бол бас рэп юм бай дээр орж исэн. Ахын чамд бэлэвтэй ирсэн. Тэ өөр юм үзүүлдэгтэй энд дифференттэй гардгүй. Тий. Тэр цаглаараа яасан? 3 сая ажиллаа, хэдэг ажиллаа? За тэр чинь юу 3 сая авах штэ. Самбар ирээд тэгээ самбарын нүдлхэн болгоолаа явцсан штэ. Самбарын нөгөө тэр хүн авцсан юм биш штэ гэхгүй. Яг нь рефтин би ороод тэгээд оюутан бахта эхний 3 жилийг бүр юм шайрагдаж өнгөрүүлээд тэгээ ингээд хичээл номоо хийхгүй дими тинэл залбираал тэгэл бүр сүлдээ бараг сургуулаас гарах дээрээ тулаал. Тэгэл рефтимэд багч ер нь амар их юм хараад ерөөл орж ирэн штэ. Комментэнд орстод газар хостол муулаад гудамжаар явж хат хүртэл машинтай явж исэн хүмүүс тэгэл цонхороо орилчингуудаа зүхтэж мухтаад. Яг ирээ нүүрэн дээр бол хэлэхгүй штэ. Гэсэн мөртлөө тэр мэр чи ингээд амар уур хүрнэ. Тэрнээс ч би нэг тийм амар имзэглдэг байгааг байхгүй. Тэгээ би нэг өдөр ингээд гэртээ яваад орсон ч манай ээж юм хоёр үдцэн сууж ирсэн. Тэгэл би бүр ингээд амар санаа зовоол бүр ингээд нүүр их газаргүй болоод тэгээ би за дахиж ийм юм би ерөөсөө ээж юм хоёртой бол үзүүлэх ёсгүй байна гэд. Тэгээ би тэндээс хойш болсон байхгүй. Тэгээ болоод за ер нь хичээлээ хийгээд тэгээ хичээлээ аягүй сайн шамдаад бүгдийг нөхөж мөхөөд дүүн одоо юу байлаа шүү дээ. 3.9 голчтой байт юм байлаа шүү дээ. Тэгээд мартцсан зүгээр ингээд ажиллаа хийгээд амьдрнаа гэж бодцсон юмсэн чи манай найз чатаар над руу backyard-ийн нөгөө зарлалыг явуулсан байхгүй. Рекламын. Тэгэл тэрийг үзээл за би яхаа хэлчихсэн үг мөгийг сонсоол тэгэл за орой гээл альбомтой болох юм байна, жил ажиллах юм байна. 3 сая төгрөгтэй. Окей гээл. Тэгээ яваад орсон тэгээд төрүүлсэн. Яг 3 сая бол аваагүй. Гэхдээ 3 саяас их одоо боломжийг олж авсан гэх юм уу? Тэр үстэй ямар ажил хийсэн? Би ч IT шүү дээ. IT тий. Тэгээ программист, музик программистаар төгссөн. Тэгээд бас хэсэг ажиллаж ийсэн. Тэгээд нэг өдөр би зүгээр л ажилласаа зүгээр л явцсан. Ямар хайр. Жинзи байш. Тэр тэгээд үзчихвэл sorry. Дүүн алдсан юм а гэж юу? Тэр байгууллагын суучлт гэсэн яа. Хүн болгон тэгж бас хүсдэг байх л та. Явдггүй л ах л та ер нь бол гэхгүй. Тэгвэл үнэхээр зоригтой. Тэгээ тэр үеийн дуунуудыг чинь сонсохоор бас янз бүрийн хүчтэй дуунууд. Чи ихтэй тэр үед яг амар эморж дуу бичдэг гэсэн. Эмор. Нилээ эм бол санагдаад байдаг. Гүүштэй хаа. Тэр чинь яг нөгөө хүмүүс ингээд нөгөө юу байж тээ. Одоо ингээд дуу бичингүүд хин зөрүү зөхөөс ингээд тэгээд идэв штэ. Тэр чинь яг зориулна гэхээс лөө зүгээр тэр хүнээс авсан мэдрэмжээсээ гаргаж байгаа болохоос яг за би энд зориулж дуу бичье гэж бодохгүй байхгүй. Зүгээр яг тэндээс авсан мэдрэмжээс. Тэгэл яг тухайн үед найз хүндээ хаягдаал. Тэгэл ихтэй үеч бас
болж бүтэхгүй байгаа л тэгэл ер нь яг би тэгээд бас би ч өөрөө болдгүй л юм байсан байлээ. Яг одоо ингээд жоохон нэг юм тайвшраад бодоод үзэнгүүт ер нь миний буруу 70-80% байсан байлээ гэж бодож байгаа. Тэгээд одоо юу гэдэг нь саяны энэ гигийн чинь биш үү? Бас ингээд хамт байж чадахгүй хүмүүсийн л дуу штэ. Тэгээ энэ бол бас яг жинхэнэ мэдрэмжнээс гарсан дуу байгаа. Тэгээд тийм болохоор ингэж бас хүмүүстэй мэдрэмж нийлж байгаа болов уу гэж бодсон. Тэгэхээр Дэлүүн болдог, чонжин болдог, би л болдгоо гэдэг шиг. Чи тэр охинтойгоо буцаад нийлсэн юм уу? Үгүй. Тэгээд гигийн нөө хазаатлаа. Тэрний ачаар зөндөө гоё уран бүтээл гарсан байна. Би ч гэсэн танаа энэ тонгоц роботыг хараа нэг уран бүтээл иймэр санагдав. Яг нэгтээ та нарын хувьд олон янзын тайзан дээр гарч ирсэн баг. Яг хамгийн сонирн ч юм уу за болиоч мэдгүй янз бүрийн тийм сонир тайзнуудаас хамгийн сонирхолтой тайзан яг ямар тайзан байсан? Ер нь нэг юм нүү хүсээгүй газар очих чинь бас хэцүү. Одоо яг ингээд хүмүүс нь нэг хүүхдийн төрсөн өдөр гээд навд удаад. Гэхдээ яг ингээд яг зүгээр болоо. Би одоо ингээд за нэг хүн байсан ч 1000 хүн байсан ч яг адилхан дуугаа бол яг л дуулна. Зүгээр тэр хүн өөрөө намайг сонсохыг хүсэж ивэл тэр нь хамгийн гол чухал зүйл байдаг байхгүй. Яг тэнд болохоор очисон чинь нэг юм хөөхтгөр нь би за окей гэл нэг бас нэг 10 жилийн ахлах хангман юм болов уу гээд очисон чинь юм 2 настай хөөхтөөсөн дээ. Тэгээ ингээд түншээ ингээд тэр хүүхд ингээд наваг хараад ингээд баг харахчгүй дээ ингээд тэр аваар бүжигдээд ингээд цаана аав ээж нар ингээд хоолоо идээд юм яриад инээлдээд гэлтэй би тайзан дээр ингээд ганцаараа ингээд амар хичээж Ямар дуу дуусан юм? Тэгээ тэр чин тэгэл бас сонин дуу дуусан. Баг итгэхгүй тэгээд манхуу эдэм. Тэгэл би боцох. За ер нь бол ингээд яг 6 ахуулъя гэдээ яриулахгүй асуудалгүй те. Гэхдээ яг нэг тийм өөрөөсөө зүгээр ингээд бодсон байгаа байхгүй. Тэгээд тэнгуүтээ манай хөхт гэж авчир тавиад тэгээд өөрөө зүгээр тэнцээ ингээд шоод идээс мэдстэй. Тэгдэг шүү те. Бас тэгээ дахиад төрсөн өдөрт очихоо дахиж хийзэн шүү дээ. Траматай болсон юм те. Тийм бас тэгээд би чамайг Монгол улсын генисийн амжилтыг тогтоож ирсэн хүмүүсийн нэг гэдэг. Үнэхээр та нар мэдэх үү та нарыг Монгол улсын генисийн рекорд тогтоож ирснийг. За одоо би тогтоож ирсэн зургийг хараа. Наад үнэхээр гайхалтай. Тийм энэ зургийн түүхийг өгүүлээч. Яаж рекорд тогтоосон бэлээ гэдэг шиг. Генисийн 6002 бүхий барилдаанд оролцчихсэн 10 жилээс хойш. Тэгээд энэ бол яг нэг 15 16 та үеийн зураг байна. Тэр үедээ сонирхож явж байгаад тэгээд бас хэсэг тамирын сургалт сурсан. Тэгээд тоогоо гинтээсэн. Тэгээд яг хөтэ тэгэл зүрх үхэл тэгэл чи ер нь толгоогоо ажилуулаа гэдэг үсэн. Тэгэхээр нь тэгээд войс руу ороод тооны ангид орсон байхгүй. Гоё юм байна. 6002 бүхий нэг байсан биш үү? Яг 6002. 6000. Яг Монголд 6002 бүх байна уу те? Тэр үед яг 6002 байсан. Чи яг 6002 дахь нь байсан байна уу? Би яг 6001 ингээд орсон. 6001 дахь нь. Маа найз хоёр дахь нь байсан. Тэгээ барилцсан уу? Барилцсан. Тэгээ нэгийн даваанд ингээд бид нар чинь залуу бөхчүүд учраас нэгийн даваанд шууд авраг арслангуудаа таарсан. Оо за хинтээ таарсан. Тэгэл бас гоё штэ. Тэгээд гард жаргал сайхан таарсан байгаа завхны. Яг манай завхных л та. Манай эмбэч ус завхныхаа нутгийнхаа. Тэгээд нялах шийдвэсэн. Нутгийнхын зүг харуулаад тавьсан уу? Агаар тэр баг ингээ 360 мар ингээ. Эргээл ус. Чи яг энэ робот чигээ унсдаг. Гэхдээ энэс баг юу ус. Завхныхаа эмээ гэж ярьсан чинь би чамайг эмээ дээрээ өссөн хүүхэд гэдгийг мэднэ. Тэгээ бас тийм ч учраас өөрөө өвч зөөлөн сэтгэлтэй хүн болгонд тусалдаг, сайн үсэн аян болгонд ордог юм шиг санагддаг. Эмээгийнхаа тухай. Эмээ надад үзэж сууж байгаа те. Яа. Адилхан юм биш үү бас те? Хацмат. Мадин эмээ гэж ярьсан. Тий, манай эмээ бол одоо баг 90 гарч байгаа юм байна. Тэгээд маш сэргэлэн юм тарих толгой сэрэг. Тэгээ намайг сургуульд орохоос өмнө уншиж бодуулж сургаж исэн юм байна. Аха. Тэгээд дөрөв газраас намайг ашиг. Намайг нэг манай өвгийн сүнс гэж боддог байхгүй юм. Тэгээд тийм болохоор надад айгүй хайртай. Тэгээд
ер нь бид хоёр ч хамт өссөн. Тэгэл имэдэ загнуулаад цэмлүүлээл тэгэл эрхлээл тэгэж өссөн. Тэгээд одоо сүүлд хүртэл ер нь имэдэ бол одоо маш их хайртай байгаа. Тэгээд тэтгэврийн мөнгөө ингэж бөөгнүүлж байгаа намайг яг тусдаа гарч явах телевизээр авч өгч ирсэн. Тэгээд тэр телевизрийг бол би одоо ингээд өшөө том телевизээр амаар байсан ч ер нь солихгүй гэж боддог. Тэгээд Телевизээ яах вэ? тэгээд имэдэ хайртай шүү гэж яа. Тэ имэдрийн яруу алдар бадартай гэж хэлэхэд одоо манай энэ хоёр бол үнэхээр хоёулаа санаа нийлэх байх. Ягаад гэх юм бол имэгийн тухай их удаа яриулах юм бол хоёулаа нийлээд уйлж мэдэн шүү. Ягаад гэх юм бол маш олон үеийг маш олон мундаг залуучуудыг имэнэр өсгсөн байгаа. Одоо ч гэсэн одоо имэнэрийн одоо өсөж байгаа хүүхдүүд байж л байгаа. Миний ээж ч гэсэн олон хүүхдүүд ачнараа өсгсөн тий. Тийм болохоор имэнэрийн яруу алдар бадартай байгаа. Тэгээд Тандраас ахныг асууя гэж бодож байна. Яг гэх юм бол энэ сүүлийн үед инфлюенсерүүд дотроос маш гайхалтай нэг зүйл үйлдэлсэн бол надад маш их таалагдж байгаа. Яг гэх юм бол Монголын уран зохиолыг залуучуудын одоо анхаарлын төвд авчирсан нь бол маш чухал зүйл гэж би харж байгаа. Яг гэх юм бол саний хийсэн гигэн дууны клип бол одоо төдөвгөн тий оройгүй сүм романаас сэтүүлсэн гэж би сонссон. Тийм ч болохоор одоо оройгүй сүм романыг уншиж байгаа залуучууд маш их болсон гэж дуусна бол айгүй зөв нөлөөлөл боллоо. Тэгэхээр энэ романыг одоо уншаад хамгийн гол одоо тийм сэтгэл үүдгсэн мөч нь бас клипэнд оруулахдаа ямар шийдвэр гаргаж ямар хэсгүүдийг оруулсан бэ? Тэг яг романы хувьд одоо хамгийн сэтгэл өвтгсөн хийсэн гэвэл мэдээж нөгөө нэг ээжтэй зориулж барьж исэн сүмийн орой баригдаж дууслаггүйгээр үлддэг хэсэг байгаа. Тэгээд бас нэг юм арай ээж нэг хүнтэй уулзраад ингээд хүүхдтэй болъё гэсэн тэр нь болж ядаж тэр нь ч үлдчихгүйгээр болж чадлаггүйгээр буруу ойлгоод сохроод үлдчихдээ штэ. Зүгээр ингээд хар болон дахид сүмийг харахгүй гингүүт зүгээр л сүмээс явчих юм байна гэж бодсон чинь хол аваачаад нүдийн сохлоод эсэн цүлт хайчиж байгаа штэ. Тэгээ тэр хэсэг юу нь бол хамгийн юм тэгээд ингээд тэгчихгүй дээ гэж нэг хүн боддөө штэ. Тэгээд тэр лам нартайгаа жоо аятайгаа харьцаж байгаад ингээд үлдчихгүй дээ гэдэг нэг тийм харуулсал төрж исэн роман гэх юм уу. Тэгээ бас ер нь ингээд юмд бас хит мөөхөрлж итгэж болохгүй ер нь маш олон юмыг харуулсан. Тэгээ бидэд багаараа ярилцж байгаа юу яасан л та дундыг барьсан л та. Энд чинь мэдээж бүх түүхийг бид нар 100% үнэн гэж мэдэж чадахгүй тэр үед амьдарч байгаагүй учраас. Тийм болохоор номон дээр бичснээр ч гэсэн бас дүгнж 100% болохгүй. Аль нэг хүний ч юм уу тэр хүний үнцэг шингэсэн байгаа. Тэгэхээр яг тэрийг дундыг бариад тэр түүх болсон уу болсон. Тэр үед юм байсан уу байсан л байж таараа. Хүн юм чи хүнд хайртай болсон л байж таараа. Хилмэгдүүлэлт явж исэн гээд тэгээд бид нэр яг багаараа ярилцж хагаад хилмэгдүүлэлтийг оруулж ирье гээд сэдвийг яг тухайн эргэлтийн цэгийн тис өөрчлөөд оруулж ирсэн. Тийм бас үзэл суртал шингэсэн байсан үеийг одоо өөрсдийнхээ потенциалыг бас нөгөө талаас нь хамгаалаад гаргасан байсан байх тийм. Тэр үнс чинь бас их таалагдсан шүү. Ер нь одоо мэдээж нөгөө тэр яг тухайн үед ч бас яг үзэл суртлын үед их яг бурхны шашны юу байжсэн. Одоо тэгээд дараа үеийнхэнд хүргэхдээ тэр хэсгийг нь бас алгасаад яг нөгөө талаас нь бас хараасаа гэдэг үнсээр хийсэн байсан. Баяр үргэлээ үнээр гайхалтай байсан шүү. Өнөөдөр манай жишээ Thunders хэсэг орны дараа хоёулаа хамтдаа тоглоомоор иргэд уулзсан. За үнээр гоё ярьж байна. Thank you.